За хай манаха юу байцгаанда хэдүүлээ энэ удаад ахаад усан онгоцоор явна. За тэгээд манай room tour-ыг хий. Айгу гоё өрөөнд орсон байна. Тэгээ энэ удаад төгөлдөр яваагүй. Төгөлдрийг орхисон гэрт нь ажилтай. Тэгээд аав ээж тэгээд манай ээж бас Монголоос ирсэн. Тэгээд хүү бид тав аялах чина. За тэгээд хэдүүлээ room tour хийцгээе. За тэгээд өрөө рүүгээ орцгоё. Wow, oh my god. Вэсээ орж ирээд харцсан л та. Гэтэ үнэхээр гоё өрөө. Энэ өрөө нь тэгээд премиум өрөө гэсэн. Янз янзын өрөө байдаг юм байна лээ. Тэгээ энэ удаад аав надад премиум өрөө сонгож өгсөн гинэ. Тухтаа яваарай гэд. Тэгээ энд орж ирээд би тэргээ тавьчихж байгаа нэгүний. Айгу том зайтай болохоор тэгээ эн чинь ингээ ээж битээр унтан манай үгийн дээр нь байна. Тийшээ 0 байгаа. Хаалга байна. Тэгээ хэдүүлээ үүдний өрөөнөөс нь эхлэе. Мэдээж ийм шкаф байгаа. Хоёр шкаф. Юм ингээ үлгчдэг. Тэгээ энд нь ингээ жижигхэн ширээ деск байна. Хоёр хундаг тавьсан байна. Эндээ нэг толтой байна. Тэгээд бас хөргөгч байгаа баг гэж бодож байна. Хөргөгчөндөө ус байна. Шампань байна. Агүй кава гинэ. Яг шампань биш кава зүгээр одоо юм бөмбөлөгтэй вайн гэх юм уу. Тэгээд кола, фанта байна. За тэгээд энэ нас нэг буудам. Гэхдээ энэ нас ор олж болдог гэсэн. За тэгээд ширээтэй, сандалтай, вьютэй өглөө одоо эндээс айгуу гой харагдах байх гэж би бодож байна. Сая бас хотын гэрэл айгуу гой харагдчихсэн. Онгоц маань хөдлөөд явж байна. За нэг өрөөний room tour ийм байна. Урдн би тэд явахдаа зүгээр энгийн өрөөг нь захиалж исэн. Та нарт үзээгүй болт манай тэр влогийг үзээрэй. Тэгээд энэ удаад би тэд ингээд явж байна. За тэгээ room tour боллоо. Тэгээ гараад би санарт нөгөө усан онгоцын танилцуулъя. Хамгийн сонирхолтой зүйл нь шивэдүүд яагаад усан онгоцоор явдаг вэ гэвэл tax free, duty free дэлгүүртэй. Тэгээд энэ дэлгүүрт маш хямдхан юу авч болох вэ гэхээр одоо хэлж болох юм уу сайн мэдэхгүй ямарсан би та нарт бас тайлбарлаж амжаагүй. За шивэд улс маань архийг бол тусдаа дэлгүүр зардаг. Тэгээд нэмэх 21 хүрж иж зөвхөн тэр дэлгүүрээс архи худалдаж авах боломжтой. Тэгээд архи бол амар үнэтэй шивэдэд. Тэгээд ер нь бол энэ усан онгоцсон дээр эрэхтэй хүмүүсийн duty free дэлгүүрээс архиа айгуу сайн цуглуулж авдаг гэж хэлэх юм уу. Хямдхан болохоор бас дээрэс нь тамхи татдаг хүмүүсээ бол тамхиас эндээс утаж авдаг аа. За энд та нарын харж байгаачлан shrimp toast гэх юм уу да шведний алдартай сэндвич гэж хэлж болно. Энэ хүмүүсийн shrimp toast-нд айгүй дуртай амар их иддэг энийг. Би бол энийг амсч үзээгүй. Жохоо сонио харагдаад байдیں۔ Тэгээд бас энгийн юм сэндвич бас байгаа. За тэгээ энэ бас юм хөөрхөн кейк байна. Энийг принцесс тарта гэдэг юм. Уулна гэсэн чи энэ болохоор принцесс бэкс юм. Энэ тэгээ шведийн гүнж зориулсан юм амттан гэсэн. За тэгээд казинон мэдээж одоо онгоохгүй сая програм дээр харсачлан орой 10-аас онгоох юм бэлээ. Тэгээд зөвхөн нэмэх 18 насны өмнөөс л орох боломжтой. Зүгээр энгийн дэлгүүрүүд байна. Энэ дэлгүүр маань 5-аас 10 хооронд нээлттэй. Тэгээд зүгээр энгийн дэлгүүр байдаг шиг л бараанууд байд юм дөө. Ер нь их чинь гэр бүлүүд эсвэл хөгшин хүмүүс ингээд найзуудаараа явж идэг. Тэгээд энэ хүмүүс маань сайхан нэг оройг хөвгөлтэй, цэнгэлдээ өнгөрөөгөөд маргааш нь буцаад гэр гэрлүүгөө очдөг байгаа. За тэгээ хэдүүлээ нэг өдрийг сайхан цэнгэлдэж өнгөрөөе. Stage гэдэг өрөөнд бас тоглолт болдог байгаа. Хэдүүлээ одоо юу болж ин орж харцгаая.
За энд бол хүмүүс аль хэзээнд ороод ирсэн. Суугаад үзэж байна. Тэднийг ах дуулаад байх шиг байна. Энэ усан онгоцны юм хөөрхөн манекен байна. Тэгээд ийм усан онгоцон дээр явж байгаа гэсэн үг. За 6 давхурт бол ресторанууд байгаа. Энэ ресторан байна. Ишас буфетэй ресторан байгаа. Баярлалаа. Нара мохарч юу ч. Аавшиг тэр бол их гэж байгаа юм. Эмэр мохарч нуус. Тийм утгатай тахчих. Амагийн ярах юм гэж. Өгөлдөг жил мэдээ ирсэн юм. Бид гуравч нь бол сэмхэн. Сая би чи дандуураад нөгөө нэг утсан дээр Финландийн цаг гарч ирээд тэгээд доошо буусан чи хүн байхгүй тэгээд гайхсан чи Шведийнхаа цагаар үйлчлэг гээд гэсэн чинь Финланд Шведээс нэг цагаар илүү явдаг юм байна. Аюу сонирхолтой.
ийм спа массажд орж болдог юм байна. Тэгээ хэдүүлээ ямар ийм үндийн бас сонирхцгоё. За энд ингээд массажных нь төрлүүд байна. За тэгээд хэрвээ жижигхэн одоо богинохоо 25 минутын массажинд орох юм бол 380 крон гэж байна. Тэгээд зүгээр ингээд нүрийн цэвэрлээ тослоод жоох илэг хийх бах. Энэ гадаа спад нь орох юм бол 120 минутанд 300 крон гэж байна. За тэгээд ийм газар байна. Орохоор ингэж харагдаад үүдэндээ бас юм юмнуудаа зардаг юм байна. Усны уснууд хэрвээ аваагүй бол эндээс авч болох юм байна. Тэгээ бас янз бүрийн нүүрний бүтээгдэхүүн, биений бүтээгдэхүүн бас зардаг юм байна. За хэрвээ бас эндээс усны хувцас худалдаж авмааргүй байвал шууд юу яаж болдго юм бэ? Цаанаасаа усны хувцас түрээсэлж болдго юм байна. За одоо бид Стокгольм руу дөхөж байна. Тэгээд энүүгээр хүмүүс юм идээд, юм уугаад тэгж жагаад буунда. За энэ болохоор коктейл бар гэж байна. Эндээс уух юмаа захиалаад. За тэгээд нөгөө талд болохоор хоолны ресторан байгаа юм байна. Тэндээс хоолоо захиалаад эндээ ингээд хоолоо идэх юм байна. Хоош хэрэгэж чар. За ингээд бид хэдий аялал энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээд одоо Стокгольмд орж ирж байна. Их хот харагдаж байна. Тэгээд энэ бичлэг маань таалагдсан байх гэж найдаж байна. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр бай бай.